За сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэндээ энэ сайхан гайхалтай одоо өдрийн мэндийг хүргье. Тэгээд өмгөөлөгч миний би өнөө өглөө сая 12 цагаас зөвчлөлийн хэрэг хянан шийдвэрх ажиллагаанд одоо оролцоод ирлээ. Тэгээд зөвчлөлийн одоо 3 зүйлээр үүсгэсэн зөвчлөлийн маргааныг шүүх одоо сая шийдлээ. Тэгээд хэрэгсэхгүй болгож шийдлээ. Тэгээд учир шалтгаан юу байсан байхээр манай их бүхий одоо албан тушаалтангууд маань мэдүүлэг авахдаа нутг хуримтыг бэхжүүлэхдээ бол гэр бүлийн гишүүдийн хувьд бол үндсэн хууль сануулах хэрэгтэй. Тэр хуулийн залтыг бас бариагүй зүйл байлаа. Хоёрдугаарт нь мэргэжлийн талаасаа бол одоо 3 зүйлээр буруутгахад яг тэр буруутгаж байгаа 3 зүйлийн талаар огт асуулт асуугаагүй явцсан. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлтөө ойлсон аль хуусан ийм нөхцөл байдал байна гэж үзээд тэгээд гэмбуруутай гэж үзээд тэгээд хуулийн 3 зүйл залтаар буруутгаад энд ирлээ. Тэгээ энэ бол яах вэ? Ер нь бол гэр бүлийн маргаан хаасаагүй байж идэг, амьдрал явж байгаа юм бол байж идэг. За тэгээд энэ дээр одоо болох бүтггүйгээд цагдаа дуулгаа гэдэг буруу зүрх мэдүүлэг өгдөг зүйлүүд байна. За энэ бол тэгэл явдгаараа л юм. Хамгийн гол нь бид нар хуульчид учраас хүнд хариуцлага тооцоож байгаа бол түүнийг нотлох ёстой байхгүй. Нотлох ажиллагаа хийх ёстой. Тэгэхээр нотлох зүйл нь байхгүй бол нотлогдоогүй бол одоо зөвчлөлийн чиглэл эрүүгийн чиглэл хэрэгсэхгүй болдог. Энэ залчмаар асуудал шийдэглээ. Тэгээд та бүхэнд дуулах га таатай